Амар гэрээ үзэгчтэй Батлан хамгаалах бодлого зориулалтын зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлгийн энэ хэсэгт бид Батлан хамгаалах салбар зэвсэг түвшинд өрнөсөн цаг үеийн мэдээллийг томилон хүргэе. Зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал Гамбимб тэргүүтэй албаныхан зэвсэг түвшний 189 дугаар ангид ажиллалаа. Тус ангийн захирагч дэд хурандаа эренчинд орж ангийн үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлын талаар танилцуулж байлаа. Энэ үеэр хошууч генерал Гамбимб зэвсэг түвшний 189 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж зэвсэг түвшний сургалт бэлтгэлийн тогтолцоо, удирдлагын манлайлал, офицер ахлагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, ёс зүй бие бэлтгэлийн бэлтгэлжлийг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгсөн сацуу хамтын хүчээр зэвсэг түвшнийг хөгжүүлж санаачлагтай ажиллахыг уриалсан юм а. Хошууч генерал Гамбимб ангид ажиллах үеэр шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг онцлоод шат дараатай шийдвэрлэж өгнө гэсэн юм а. Тухайлбал нэн тэргуунд албан тушаалын байрны дээврийн засвар болон гадна ариун цэврийн өрөөг засварлах, хамгаалагдсан удирдлагын байранд үр гүйцэтгэдэг алба хаагчдын хүнсний хангалтыг шийдвэрлэх, дахин дамжуулах төвийн гадна хашааны асуудлыг шийдэж, түүний дараа байрны асуудлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ. Монгол улсын иргэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баттхан бэхжүүлж, төрт ёс, түүх соёлын хууламжлалыг нандингэн өвлөж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах журамт үүрэгтэй билээ. Эх орны гэрэлд ирээдүй болсон цэргийн насны залуусаа та бүхнийг Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний зэргийн үүргээ биелүүлж, цэргийн албаа нэр төртэй хаахыг уриалж байна. Монгол улсын зэвсэг түвшний жанжин штаб. Монгол улсын иргэний үндэс угсаа, хил, арсны өнгө, нас, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгуурлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ гэж цэргийн албаны тухай хуульд заасан байдаг. Нийслэлийн хэмжээнд 2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 19-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Батлан хамгаалахын дэд сайд Баяр Магнаа болон Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын холбогдох удирдлагууд Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчоонд ажиллалаа. Орон нутгийн татлагын үйл явцаас харахад залуучууд маань жилээс жил эрүүлжиж байгаа сайн үр дүн гарч ийна гэж бид үзэж байгаа. Өнгөрсөн жил эрүүл мэндийн үзлэгээр 22% нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй бол энэ жил бол 9.2%-тай болтлоо буурсан байна. Тэгэхээр энэ бол маш сайн үзүүлэлт. Нөгөө талаасаа бид энэ жил болгоны залуучуудын эрүүл мэндийн асуудал дээр манай аймаг орон нутгийн цэргийн штаб, аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн засаг захиргаат хамтарч эрүүл мэндийн төрийн чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэрний бас үр дүн гарч ийна гэж бид бас үзэж байгаа. Нөгөө талаас хэд хэдэн анхаарал татсан өвчлөл бол нэмэгдэж байна. Энэ бол зүрх судасны болон сэтгцийн өвчлөлүүд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол цаашдаа бид бас эрүүл мэндийн байгууллагуудтай хамтраад тодорхой үйл ажиллагаанууд явуулахаас өөр аргагүй болж байна гэж ойлгож болно. Цэрэг татлагын онцлог гэх юм бол энэ жилээс залуучууд маань орон нутгийн сая өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд татлагын үйл ажиллагаанд бол залуучууд маань нэлээд өргөн хамрагдаж байна. Тэгэхээр цаашдаа бол залуучуудын эх орноо хамгаалах, цэргийн албанд татагдах сонирхол бол жилээс жилд нэмэгдэж байна гэж ойлгож болно. Тэр нь залуучууд бол нэг үеэ бодвол энэ цэргийн албанд мордох, эх орноо хамгаалах
одоо сэтгэлтэй болсон байна. Санаачлагтай болсон байна. Энийг нь бид нар нэгдүгээр урамшуулмаар байгаа. Энэ өнөөдөр бол баярын өдөр гэж үзэх ёстой. Энэ бол ер нь эрчүүдийн хувьд бол эх орныхоо ээж аавынхаа өмнө эр хүн болсон баярын өдөр гэдэг ийм сэтгэл зүгэл бэлдэж өгөх сайхан баярын өдөр байна гэж би бодож байгаа. Тийм учраас манай налах дүүргийн цэрэг татлага амжилттай явж байна. Цэргийн зарлаа авсан залуус эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бичиг баримт цэргийн үүрэгтний үнэмлэгтэйгээ цэрэг татлагын товчоонд очиж хамрагдах юм. Мөн цэрэг татагдах боломжгүй ховын шалтгаанаа өргөдлөөр бичиж цэргийн баринд очиж шийдвэрлэх юм. Түүнчлэн санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар заасан цагт очоогүй залуус зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-р цаалтаар захиргааны хариуцлага тооцсноо. Хүмүүс юу яриад байдаг юм байл нөгөө айж майгаад юм ингээд явж махгүй зүхтааж бухтаад тийм бол ерөөсөө байхгүй. Би бол яг амар яг эр хүн болно гэсэн сэтгэлтэй ер нь догдолтой явж байгаа маа. Би өнөхөр баяртай бол цэрэгт явж байгаа. Би одоо 0-12 дугаар ангид оролцсон барилгын ангид. Би өмнө бол цэрэгт явахаас өмнө авч засварч идэг байсан. Налахтаа өөртөө цэрэгт явна гэдэг тийм уг нэргний үүргээ биелүүлж гин. Нэгт одоо хууль ёсоо дагж гин, эх орноо манж гин гэдэг энэ үе үеийн залуу төлөөлөл болсон өдөр бидний хүүхдүүд одоо тэгээ энэ цэрэгтэй хувь нь уриалж байна. Налах дургүйс зэрэг ангид татгцсан. Тэг 14 дугаар ангид налахынхаа зэрэг ангид татгцсан. Тэгээд одоо жилийн хугацаанд дараа өөр төвшөнд сэтгэдэг болоод хэлж батсан. Ер нь бие даагаад тэг гэрийнхнээс ер нь жоохон зөрөөд явчихж байгаа. Чингэлтэй дүүргийн 23 дугаар хараанаас Сүхбаатар аймгийн 338 дугаар ангид хуваарлагдсан. Тэгээд ер нь бол цэрэгт явна гэхээр ер нь бол сэтгэл амар догдолж ийн. Ерөөсөө нэг тийм айж майсан төгсөн юм бол төрөхгүй айгуу гоё. Цаанаас нэг гоё юмд л явж байгаа юм шиг санагдаад. Тэгээ жилийн хугацаанд ер нь бол их сонирхолтой хурдан өнгөрөх байх л гэж бодож байна. Залуус хугацаа цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах боломжтой болох. Алба хаах хугацаанд эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцож мөнгөн хоримтлалтай болох зэрэг олон талын боломж нэгддэг юм а. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан зэвсэг түвшний жанжин штаб, эх орны дайчид нийгэмд үйлчлдэг төрийн бус байгууллага хамтран дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ. Монгол улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, улсын хөлийн халдшгүй дархан байдал, өнөө цагийн амар тайван амьдралын төлөө халуун ам бүлээн тусаа үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчид 90-с дээш настай учир тэдний амьдарч байгаа газар нь төрийн хүндэт харуул дайнд оролцсон морьт дивизийн байлдааны тугийг залж ахмад дайчид байлдааны тугаас адис авсан юм а. Мөн зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ өвлөөр найрал хөгжим цэргийн дүүжийн эрдмийн чуулган уран бүтээлчид уран бүтээлийн дээдсээ өргөн барьж хүндэтгэл үзүүллээ. Би 1945-аас 51 он хүртэл баруун хэд халахгүй одоо 6 жил одоо цэргийн алба хаасан энэ үед эх орны дайны үе болсон их хүнд үе байсан. Ингээ хэдэн сайхан нөхдөдөө хэлдгээр алдаж дайсантай 2 удаа солгорч эрүүл мэнд арсан. Ингээ энэ миний өчүүхэн жаахан төсөлийг эх орны төлөө явж байсныг хүндэтгэж манай цэргийн байгууллага жанжин штабаас надад ийм өндөр шагналд хүртээж байгаа явдал ер нь эсвэж байгаа би төвдийн хөөстэй байна. Дайнд оролцсон ахмад дайчдын тоо жил ирэх тусам огцсон буурсаар байна. Өнөөдрийн байдлаар 1939 оны халах голын байлдаан, 1945 оны чөлөөлөлтөнд баруун хөлийн тулгаралтад оролцсон 27 ахмад дайчин инх тух амьдарч байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албаагчдын ёс зүй бие бэлдрийн бэлтгэлжилтийн төвшин тогтоох үзлэгийн 3 дугаар шатны үзлэг Улаанбаатар хүрээний сонгогдсон зэвсэг түвшний ангиуд болон хууль сахиулах байгууллагуудад зохион байгуулагдаж байна. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Болбоотараар ахлуулсан ажлын хэсгийнхэн цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бие бүрэлдэхүүний дунд тус үйлчлэгийг зохион байгуулсан юм а. Үзлэгээр албаагчдын хууль эрх зүйн мэдлэг, сэтгэл зүйн бэлтгэлжилт, цэргийн дүрм, ёс зүйн байдал, оюун ухааны чадамж шалгах тестүүдээр шалгалт авсан юм а. Мөн дэд биеийн зохистой харьцаагаа хэмжүүлж, жагсаалын үзлэгт хамрагдсан бие бэлтрийн бэлтгэлжилтийн норомт твийг хийж гүйцэтгэлээ. За тус албан нь 8 нэгжтэй 8 нэгжийн одоо 400 гаруй албаагчийн бүрэлдэхүүнтэй ингээд албаагч нар
одоо шалгалтанд хамрагдах бие бэлтрийн бэлтгэлжтэй хангасан 1-2 дугаар шатанд биднээс бас зохион байгуулалтын арга хэмжээ авч дотооддоо төлөвлөгөө салбар төлөвлөгөөнүүд гаргаж за 14 хоног тутам биднээс бас бие бэлтрийн бэлтгэлжтэнд дэвшин тогтоох нормативын үзлэг шалгалтыг зохион байгуулж ингэж бэлтгэлээ хангасан байж байгаа. Ингээд Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгчний ерөнхий командлагчийн нэрмж шалгалтандаа бас биднээс амжилттай дүн үзүүлэхийн тулд бас тодорхой хэмжээний бэлтгэлийг бас хангасан байж байгаа ажлын хэсгээс. Төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагууд гээд та бүхэн мэдж байгаа. Энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр бригадын генерал Болдбаатар төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагууд хоорондын нэгдмэл байдал, уялдаа холбоо, харилцан хамтын ажиллагаагаа сайжруулж, өдөрдох бүрэлдэхүүн байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдөн дагуулахыг чухалчлан загсан юм а. Нийслэлийн Баян зүрх сонгон архин дүүргийн засаг даргын хамгийн газрын цэргийн штаб бас 2023 оны 2 дугаар ээлжийн хугацаа цэргийн албанд татагдаж халагдсан цэргүүдийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний зорилго нь хугацаа цэргээс халагдаж байгаа төрүүч байлдагч нарт ажлын байрны мэдээлэл өгч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр, залуучуудын гарааны бизнесийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өглөө. Мөн энэ үеэр цэргүүдийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлсэн юм а. Арга хэмжээний одоо хамгийн гол чухал үйл явд юу вэ гэхээр бид дүүрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа ураад ажлын байранд сууж жуулчлах, цэргийн албанаас шууд ажлын байр руу гэдэг одоо ийм арга хэмжээг бас зохион байгуулж байна. Мөн дээрэс нь бид нар цэргийн албаар нэр төртөө хааж ирсэн алба хаагч нартаа, заримыг алба хаагч нартаа цэргийн сургуулийн битгэлэг олгох ийм одоо хоёр томоохон арга хэмжээ явагдаж байна. Цэргийн амьдрал ер нь бол бас явахад алцахгүй нэг жилээ зориулахад ер нь бол хүн алдах зүйлгүй харин олох зүйл их юм байлээ. Энэ тэтгэлэг олгож байгаа тэр дүүргийн засаг даргатай хамт баярлалаа гэж хэлье. Тэгээ одоо ирээдүйд улам хичээж улс орондоо хэрэгтэй хүн болно. Хугацаа цэргийн албанаас халагдсан дайчдыг хүлээн авах удирдлагын үеэр цагдаагийн газар, төрийн тусгай хамгаалтын газар, Баян зүрх констракшн компани, Гэрийн групп, Алтан жолоо Импекс компани, Баялаг дахиа, Витсамо, СЮ Монголиа зэрэг аж ахуйн нэгж байгууллагын 60 төрлийн 2200 гаруй ажлын байрны захиалгатай удирдлага болсон юм а. Бидний нэг дэвшүүлж байгаа гол ажлын одоо зорилго бол энэ одоо цэргийн албыг биеэр хаагаад ирсэн залуучууд маань олж авсан бие бэлтрийн төсвөр хатуужид сэтгэл зүйн энэ өндөр одоо зохих эзэмссэн татлах боловсролыг нь хадгалж ажлын байртай болгоход илүү их төлөв анхаарч байгаа. Нэгэн цэргийн албаа бүтэн жил хаагаад ирсэн бол хөргөжлүүлээд цааш нь одоо ажлын байранд зуушлах, ажил олгогч нарыг энэ хугацаа цэргийн алба хааж ирсэн иргэдүүдтэйгээ халагдж ирсэн иргэдүүдтэйгээ холбож өгөхийн ажлыг цэргийн штаб болон дүүргүүдийн засаг дарганы хамаан газар зохион байгуулж байна. Ер нь цэргийн алба цэрэг гэдэг бол эр хүний нэг насных нь бахархамжтай тийм гоё зүйл байдаг байгаа. Цэргийн алба гэдэг бол цэргийн албанд явснаар хүн ер нь төлөвшөл, хатуужил, төсвөр төвчээр цаг баримтлах тэгэл эх орноо хайрлан хамгаалах маш олон зүйлийг суралцдаг. Яг өөрийн биеэр ингээд хаагаад үтсэн чинь шал өөр орчин, өөр нийгэм хүлээж авсан. Тэр зэрэг алба хааснараа бол маш бахархалтай. Одоо ер нь хойштын дүүнэртаа залуучуудаа ер нь цэргийн албыг хаагаарай маш бахархалтай сайхан зүйл байдгийг шүүл гэж хэлээ та. Цэргийн алба хаахад хамгийн бахархалтай зүйл гэвэл миний хувьд нөхөрлөл байсан. Одоо нэг жаргал зовлон гэдэг одоо хүнд хэцүү үед тулгарх болгонд одоо хамгийн ойр байсан хүмүүс нь онж аваад тэгээд гэр бүл гэхээсээ илүү бүр ингээд дотно болцоочгсаа одоо ингээд би ядарч байгаа юм бол миний онж аваад надад туслана, миний онж аваад ядарч байгаа юм бол би тэднэрт туслана гэдэг нэг тиймэрхүү. Хүүгээ цэрэгт явуулаад нодлонгийн өдийд одоо хүүгээ цэрэгт явуулж исэн бол энэ жил одоо хүүгээ цэргээс халагдаад хүүгээ хүлээж аваад маш их баяртай байна. Би угаасаа л анханасаа хүүгээ цэрэгт явуулъя гэсэн бодолтой байсан. Тэгээ албаасаа хаагаад ирлээ. Хүүдээ маш их баярлж байна. Анги хамт олон байгууллага бүгдээрэнд нь маш их баярлж байна.
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай АММИС инхийг сахиулах ажиллагаанд албан үүргээ нэр төртөө гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэгтүүчний бот буудлын батальоны 12 дугаар ээлжийн цэргийн багийн эхний ээлжийн 200 гаруй цэргийн албаагч эх орондоо хүрэлцэн ирлээ. Тус цэргийн баг нь нэгдсэн үндэсний байгууллагын мандатад заагдсны дагуу энгийн иргэд нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагын ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хариуцлагын бүсийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн үндэсний байгууллагын баазын харуул хамгаалалтын болон агаарын эргүүл хийх зэрэг үүргүүдийг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн юм а. За бидний үүрэг гүйцэтгэх хугацаанд одоо сүүлийн 60 гаруй жил болж байгааг үеийн нөхцөл байдал. За мөн гэмт хэрэг, за жагсаал цуглаан, за мөн судааны цагийн байдлыг өөрчлөх зэрэг нэлээдэг бол цаад бишээлүүд бол тулгарч байсан. Манай батальоны бүрэлдэхүүн маань Өмнөд Судан улсын ард иргэдийн амгалан байдал мөн энгийн ард иргэдийг хамгаалах нэр төртэй бөгөөд хүндтэй үүргийг нэгэн зорилго хамтын хвчээр биелүүлсэн гэж хэлж болно. Судан улс руу 3 дахь яваад үүрэг гүйцэтгээд ирлээ. Нэгт нь Параны ороод 5 дугаар ээлжээр явж исэн. 8 дугаар ээлж 12 дугаар ээлжээр хоёр тээвэрлэгч ороод салааны холбооч хаалмшаал дээр үүрэг гүйцэтгээд ирлээ. За гэр бол тэгээ найз нөхөд нутаг усаа их саналаа. Тэгээ хамтран үүрэг гүйцэтгсэн 12 дугаар батальон маань бас сонслогтой бас нэлээд хүмүүсийнхээ ухамсаар итгэл зүтгэл дээр суурилсан тиймэрхүү удирдлагуудтай хамтран үүрэг гүйцэтгсэндээ баяртай байна. Тэс санаа газар оронд мот бодлого нэгдүгээр ротод үүрэг гүйцэтгээд ирсэн. Тэгээд их орон дээрсэн сайхан байна. Цагийн байдал доктортой сайхан 50 байсан. За өмнө нь бол Акустаа улс 2019-с 20 онд үүрэг гүйцэтгэсэн 11 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд тэгээд энэ батальонд үүрэг гүйцэтгээд ирж байна. Энэ удаагийн 12 дугаар ээлжийн цэргийн багт нийт 90 гаруй эмэгтэй цэргийн албаагч үүрэг гүйцэтгсэн байна. Цаашид инхийг сахиулагчид маань 3 ээлжээр 7 хоногийн зайтай эх орондоо ирнэ. Эх орондоо газарсан сэтгэл маань үнэхээр сайхан байна. Эх орны маань эрүүл агаар, цэнгэг усын сайхан байгальт хал, уул усаа хараад үнэхээр сайхан байлаа. Миний хувьд Байлдааны хангалтын орой хотод холбоо салаанд холбоочны үүрэг гүйцэтгээд ирсэн. Манайх 6-12 цагийн юутай холбооны үүрэг гүйцэтгэдэг. Мөн хажуугаар нь эргүүл цуваа болон агаарын эргүүл, явган эргүүл, усны эргүүл, уртын эргүүлд ингээд холбооч нар үүрэг гүйцэтгэдэг. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад Эрдэнэ 2 захирагчтай мот бодлого 12 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгээд ирлээ. Тэгээ хил хамгаалах хэргийн газраас төлөөлөл болон мянган дайчин хилчин батруудтайгаа үүрэг гүйцэтгээд өнөөдөр их орондоо бууж байна. Сэтгэл маш их өндөр байна. Миний хувьд бол Байлдааны Ганбаатар даргатай Байлдааны хангалтын ороотын эмнэлгийн бүлэгт уламжлалын барилслын совилогч орон тон дээр өргөн гүйцэтгээд ирлээ. Өнгөрөх 7 хоногт Монгол Улсын зэвсэгтүүчин болон Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмч төвцөд компани удирдлагууд захиалгат нислэг үйлдэх гэрээнд гарын үсэг зурсан. Энэ хүрээнд анх удаа 12 дугаар ээлжийн цэргийн багийн инхийг сахиулагчид маань эх орныхоо агаарын хөлгөөр нисч ажиллагааны газар орноос их нутагтаа газардсан нь онцлог үйл явдал боллоо. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай АММИС ажиллагаанд үүргээ нэр төртөө гүйцэтгээд ирсэн инхийг сахиулагчдын төлөөлөл ахлагч уянгыг онцолж байна. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай инхийг сахиулах АММИС ажиллагаанд албан үүргээ нэр төртөө гүйцэтгсэн Монгол Улсын зэвсэгтүүчний бот буудлын батальоны 12 дугаар ээлжийн цэргийн багийн инхийг сахиулагчдын эхний ээлжийн бие бүрэлдэхүүн энэ 7 хоногт их орондоо хүрэлцэн ирсэн юм а. Бид энэ үеэр инхийг сахиулагч тайштын төлөөлөл болох хангалт үйлчлэгээний ротод үүрэг гүйцэтгсэн зэвсэгтүүчний 234 дугаар ангийн радио телеграфчин ахлагч уянгыг онцолж сурвалжлага бэлтгэсэн юм а. Өмнөд Судан улсад албан үүргээ гүйцэтгэхэд эх орныхоо зөв хөлгийн жолоо залах мөчид түүний төрсөн өдөр тохиолсон нь онцлог үйл явдал болсон юм а.
манай эхнэр болохоор өмнөсөд авс дүүрэг гүйцэтгээд дөнгөж сая газардлаа. Сая их хэрэгтэй холбоон орсон. Сая нааш автобусан суучлаа гэж байна. Тэгээд бараг жил 11 сар хугацаатай үргэлж үүсгээд чад маш их баяртай байна. Ингээд догдлоод 2 хүүхдтэйгээ хүлээхээс хүсэж байна. Маш их баяртай байна. За би өөрөө ажиллагаанд бол нэгэн үндэсний байгууллагын ажиллагаа Афганистан НАТО-гийн ажиллагаанд нийтдээ 5 удаа үргэлж гүйцэтгэсэн байгаа. Ерөнхийдөө газарны нөхцөл цагийн байдал зовлон жаргадаг өөрөө би бичлэн одоо тоос учраас л сайн мэддэг байгаа. Тийм болохоор одоо эхнэрээ үргэлж хугацаанд нь бас сайхан тайван байлгахаа үргүүс үед нь бас сэтгэл санаагийн үргөх одоо энэ ард талаа бүх юм одоо даагаад одоо 11 сар үргүүсгээд гээд хүлээгээд өнөөдөр уулзаад маш их баяртай байна. Би бүгд найрамд хүмүүсээс 12 дугаар материалын ээлжийн батальон хангалт түвшиний ороотод үүрэг гүйцэтгээд ирлээ. Тэгээ үүргээ амжилттай сайн гүйцэтгээд ирлээ. Сайхан хамт олонтой болсон. За тэгээд эх орондоо Монгол онгоцоор ирлээ. Тэгээд дотор бол үнэхээр сайхан халуун талаар амьсгалтай бидэрт маш сайхан үйлчилж ая тухта орчин нөхцөлөөр хангаж авчирлаа. Тэгээд эх орондоо болж ирээд хамгийн дөрөв тавсан сайхан мэдрэмж бол агаар манлаа нүүр дүүрэн цээж дүүрэн сайхан амьсгал сайхан сэрүүхэн мэдэрлээ. За түрүү жил бол яг төрс өдөр манд бол 5 толгойд хээр алжсэн. Тэгээ энэ жил болохоор яг ингээд нөгөө наашаа ирээд эх орондоо газардаад ер нь төрс өдөр манд болж таарлаа. Тэгээд 2 охиноо ханыгаа маш их сансан. Тэгээд энэ жилийн хугацаанд бол хань ижлээсээ өр хөвгтөөсөө холбоох ер нь бас хүнд маш их зүйлийг л мэдрүүлдэг юм байна. Тэгээд 2 хүүхэд маань их том болсон байна. Хань маань ч бас их сансан байна. Их сэтгэл хөдлөлөө тэгээд маш их баярлж байна гэрт ирсэн дээр. Үүнтэй уялдуулан гэр бүл найз нөхд нь хамтран түүнд гинтийн бэлэг барихаар төлөвлөж гэрийнх нь ойролцоо ресторанд захиалга өгч өөрт нь мэдэгдэлгүйгээр хүлээж байсан юм а. Ачлалт аав, инрэлтээж өхөөрдөн бяцхан инхри үрс хазаахад турших, альтрахад тулах амгаас эрхэм анд нөхдүүлгээд хайртай дотны бүхэн нэгэн дор цугларсан баяр жаргалтай мөчийг хараад нэвтрүүлгийн оролцогч маань шин сэтгэлээсээ баярлаж байлаа. Балны өстө бацангууд хайртай бүхэн мэн миний ер нь зүрхэндээ тээж явдаг хайртай бүхэн ингээд намайг хүлээгээд ингэ байж байгаа үнэхээр сайхан байна. Маш их баярлж байна. Зөндөгт огдолж байна. Манай ээж аваар байна, хань маань байна, хатам аав маань байна. Тэгээд миний багын найзууд тэгээд нөхрийн маань найзууд байна. Ер нь олон жил бүгд хүмүүс л энэ да ер нь харилж явдаг, хүндэлж явдаг хүмүүс маань. Аавдаа, ээжтэй, найзуудаа маш их баярлаа. Тэгээд хандаа маш их баярлаа. 1 жилийн хугацаанд миний арыг дагаад 2 охиноо маш сайн хараад баталгаатай хартал минь байж гисэн баярлаа л гэж хэлээ да. Зэвсэг түвшний 234-р ангийн зэвсгийн офицер Дислэгч Мөнхбат эхнэр радио телеграфчин ахлагч уянганаар хамтран амьдраад 6 жил болж байгаа ажээ. Хосууд маань анх 2017 онд Өмнөд Судан улсын инхийг сахиулах ажиллагааны 7 дугаар ээлжээр хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд танилцж гэр бүл болохоор шийдсэн байна. Хэдий хамтран амьдраад баггүй хугацааг өнгөрүүлсэн ч гэсэн сүй тавьж гэрлэх ёслоо хийж амжаагүй байгаа гинэ. Харин нэвтрүүлгийн оролцогчийн нөхөр Мөнхбат эхнэрээ инхийг сахиулах үйл хэргээ амжилттай гүйцэтгэж эх орондоо ирэх мөчтөнд төрсөн өдрөнд тохиож байгаа давхар баяр тохиосон энэхүү өдөрт хөгнөмж хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм а. Хайртай антайгаа гэр бүл болоод ингээд 6 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр ингээд бид манай гэр бүлийн хувьд бол маш ад жаргалтай сайхан мөч тохиож байна. Тэгээ та бүхэн ингээд манай гэр бүл ингээд ад жаргалтай хорон мөчийг хуваалцж байгаа бүх хүмүүст хүрэлцээрсэн хүмүүстээ маш баярлалаа. Тэгээд хайртай андаа хайртай шүү гэж хэлье. Тэгээд гэрт минь гэрийг минь гээгүүлж, гэрт минь төвчг болж, гарт минь тулгуур болж, нэрэнд минь чимэг болж, нэгэн биений минь хань болсон хандаа маш их хайртай шүү. Тэгээд андаа ингээ гэрлэх сон дамжинаа. 네, 그냥 그 노 시대 시야.
ийм олон бэлгийг нэг зэрэг ингээд гинт ингэж бас өгч болдго юм уу гэж хэлмээр байна. Гэтэ үнэхээр гинт юм байна. Ингээд судаанасаа ирлээ, үүргийн амжилтаа биелүүлээд ирлээ. Тэгсэн чинь ингээ гой төрсөн өдрийн минь ийм амар гой тэмдэглэж өгч ийм хайртай бүхний минь цуглуулсан байна. Тэгээ дээрэс нь гэрлэх санал давна гэж би өстө бодоогүй. Үнэхээр их аз жаргалтай байна. Баярлалаа. Хайртай шүү. Хоёр өдөр бас нэлээд тоогдлоо. Бас ингээд бодоод байхад гайгүй юм шиг мөртлөө бас яг гарах гад ингээд нэг яа гэх бас яаж хүлээж авах вэ? Миний ихнэр яах вэ гэж тогтолдог юм байна. Тэгээд бас их сэтгэл өндөр байна. Охин тэр хоёр маань одоо тэгээд бодохгүй ормоо хийх бах. Энд одоо ормоо хийнэ гэдэг сэдвээ итгэлтэй л байна. Нэвтрүүлгийн оролцогч уянгийн талаар найзууд нь болон ар гэрийнх нь ийхүү гучлаа. Түүнийг шудраг зарчимж, зорьсон зүйлийнхээ ард гарч чаддаг тууштай, хөдөлмөрч, дайчин зан чанартайг онцоллоо. Найзуудынхаа дунд мөрц зүүлсэн цэргийн бүсгүй байгаад маш их бахархаж, хүндэтгэж явдаг талаараа өгүүлсэн юм а. Ахлагч уянг бүгд найрамд Хүмүүд Судаан улсад явагдаж байгаа энхийг сахиулах хаммис ажиллагаанд 7-12 дугаар ээлжээр үүргээ нэр төртөөгөөр 2 удаа гүйцэтгэхэд байгаа энхийг сахиулагч юм а. Би өөрөө цэргийн инженер хүн. Яг одоо манай экспертизүүдээс ерөөсөн нэг цэргийн хүн болоогүй. Миний охин цэргийн хүн болсон да. Миний одоо үеийг залгаж миний цэргийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явж байгаа. Яг охиндоо хайртай. Миний охин бол зорьсондоо хүрдэг. Зүтгэлтэй ер нь одоо хатуу жилтэй мэдээ юм. За уянгаа найзтайгаа болоо багасаа найзалж байна. 14-5 жил найзалж байна. Тэгээ найз маань бол шудраг, үнэнч, столик, мундаг эмэгтэй гэдэг чинь манай найзтай. Найзтайгаа уулзсан чинь гоё илэг дэвтэл явчлаа. Жилийн хугацаанд бас байхгүй хугацаанд маш их өгүүлсэн. Яг нэг манай галтай зөгтөө ингээл амар гоё энергитэй ингээ бүх юм сэтгэлээрээ байдаг. Миний найз маш их гоё сэтгэлийн одоо сэтгэлээр агуу маш гоё үедээ би тэгээд сэтгэл өндөр нь баярлаа. Нэвтрүүлэгт оролцсон залуу хосууд болох дислэгч Мөнхот, ахлагч уянга нарынхаа гэр бүлд эрүүлийн хаз жаргалын ороогийн хамгийн сайхан бүхнийг хүсье. Сансан зорьсон үйл хэрэг бүхэн нь саадгүй дөрвөн бүтэж байлээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.